Орлого авах захиалгаас болон орлогын лавлгаа зэсийг хэрхэн ашиглах вэ? Барааны менежмент хэсгийн орлого авах захиалгаас зэс рүү орон нэмэх товчийг дарна. Орлогын огноог өгн нийлүүлэгчээ сонгоно. Захиалгын номер болон нийлүүлэгчийн захиалсан төрөлтэй захиалгыг сонгон төлгөө тааруулна. Дэлгэрэнгүй хэсэгт орлого авах байршлыг сонгож өгнө. Дараа нь тухайн захиалгын барааны тоо хэмжээ автоматар орж ирнэ. Энд ирсэн барааны тоо хэмжээг оруулж өгнө. Барааны дуусах хугацааг зааж өгнө. Хэрвээ захиалсан бараа ирээгүй тохиолдолд тухайн ирээгүй барааны мөрийг сонгоод кийбордынхоо delete товчийг даран устгах боломжтой. Дэлгэрэнгүй хэсгийг бүглэж дууссаны дараа хадгалах товчийг дарснаар орлогын захиалгыг амжилттай хадгална. Орлогоо хадгалсныхаа дараа баримт хэвлэх товчийг дарснаар баримт хэвлэх боломжтой. Хадгалсан орлогын лавлгааг харахаар бол бараа менежмент хэсгийн орлогын лавлгаа зэс рүү орон огноог шүүн хаах товчийг дарснаар орлогын лавлгааг харах боломжтой. Мөн орлогын дэлгэрэнгүй лавлгаа чекбоксыг чеклэж хайх товчийг дарснаар орлогын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.